Ногоон Аз сүлжээ олон улсын төрийн бас байгууллага болон КОИКА байгууллагын сайн дурын ажилтнууд хамтран Төв аймгийн Баян-Ангай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль орчны сургалт зохион байгууллаа. За эхний хичээл маань болохоор нөхөн сэргээдэг эрчим хүчийг ашиглаад хэдүүлээ машин хийж бүтээж үзнэ. 2교시에는 식물 교육을 받고 직접 식물을 심어보는 교육을 진행할 것입니다. За хоёрдугаар хичээл нь болохоор хэдүүлээ ургамал тарьж үзэхээр байгаа. 먼저 몽골은 어떤 환경 문제가 있을까요? За тэгвэл хамгийн эхлээд Монголд ямар байгаль орчны асуудал байдаг вэ хүүхдүүд ээ? Бүгд найрамдах Солонгос улсын КОИКА олон улсын хамт ажиллагааны байгууллагын санхүүжилттэй Эко Эдүү төслийн хүрээнд зохион байгуулсан уг сургалтаар дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тасалгааны ургамал тарих арга, сэргийгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглаж болох талаар мэдээлэл өгсөн юм. Намайг Бат сайхны ургамал гэдэг 10 дугаар ангид сурч байна. Ер нь энэ сургалт их над таалагдлаа. Одоо сурсан юм гэвэл одоо дэлхийгээ хэрхэн одоо хайрлах уу, мод яа тарих уу гэдгийг ойлгосон. Мэргэжлээ сонгох гэсэн сая яаж машин өгсөх үү, юм жижиг томлууд яаж хийх үү гэдгийг бас зааж өгсөн. Тэгээ тэрүүгээр дамжуулаад одоо яаж мэргэжлээ сонгох уу, зөвөртөө эрэгтэй мэргэжлээ сонгож одоо түүнийгээр дагуулж яаж хийх үү гэдгийг бас зааж өгсөн. Саяны багш зааж өгсөн багш нартаа баярлалаа гэж хэлье. Монгол орны өнгөрсөн 70 жилийг одоо харьцуулан үзэх юм бол нөгөө температурын Цельсийн нэмэлт маань 2.1 дахин нэмэгдсэн байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл намар илүү урт хугацаанд тавиа болоод хавар нь болохоор бүр амар эрт тохиолдоод цас баг ороод байгаа чинь ерөөсөө энэ дэлхийн дулаар л ингээд өөрчлөлттэй холбоотой байх нэ. Тэгээ барилгын материал тавьсан асуудал яагаад энэ дотоод орчинд амар чухал юм бэ гэд ингээд бодоод үзье л та. Ингээд тавчны дэлгүүрт ингээд орохоор амар мохор хууцгийн өндөр унаастай тийм. За хэд хоногийн дараа услах вэ? Тэр модны спешна. Намайг Тугатар ахтай өгсөн гэдэг. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсноор би их мэдэж авсан. Одоогийн цаг үед бол би дэлхийн дулаарлын эсрэг Солонгос хүмүүстэй хамтраад манай Монгол ах эгч нар маань ийм сайхан сургалт явуулж байгаад үүнд хэрцүүлэх татай үүнд оролцсондоо маш их баяртай байна. Маш олон зүйлийг мэдэж авсан. Тэгээд бас биднэрт тулгамдж буй асуудлуудыг хэрхэн шийдэх талаар бас тодорхой хэмжээний ойлголттой болсон. Бас маш гоё цэцэгтэй хасандаа би маш их баяртай. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа бид нарт маш ихийг ойлгуулсан. Бас бид нэр ирээдүйдээ өнөөдрийн сурсан мэдсэн зүйлээ ашиглаад ирээдүйд дэлхийдээ хэрэгтэй хүн болно гэж бодож байгаа. Дэлхийн дулаалал гэдэг нь болохоор хүмүүсийн болон байгалийн хүчин зүйлсээс болдог. Тэгээд хүмүүсийн буруу төлөвлөл маш их байгаа. Одоо дэлхийн аимтан болон дэлхийн уурын амьсгал, дэлхийн дулаалал хүмүүсийн буруу төлөвлөлөөс олж одоо байгаль дэлхий дулаарж байгаа бас гэмтэж байгаа зүйлс маш их болж байгаа. Тийм учраас хүмүүс байгаль дэлхийдээ хайртайж өөрсдийнхөө хийж чадах хүрээнд ингээд байгаль дэлхийдээ хэрэгтэй зүйл хийгээсэй гэж бодож байна. Тэгээд дэлхийн дулааллын эсрэг хамтдаа тэмцэцгээе.